Сайн байна уу? Нэмлэн сурвалж зуршлын төгс эрхлэн төлөөлж би Момшогийн бодлого болон бодолтод. За Японы засгийн газрын хэлэлц хөтөлбөр буюу Момшо шатны 2019 оны материал их сургуулийн маань математик А-гийн гээд байгалийн ухааны нийгмийн ухаан гэрээ математик А, Б гээд хоёр хуваагдсан байгаа тийм. Математик А-гийн бодлого нэг гэсэн чинь юм бодлого байна. За дараах асуултанд хариулна уу гэчээд П гээд нэг цэг байгаа маань тийм үү? Тэгсэн чинь болохоор шулууны дагуу хөдөлнө. Тэнгүүтээ нэгдүгээр шоо юу тий. Шоон дээр гарсан нүдний дагуу дараах дүрмээр хөдөлнө. П-ийн болохоор эхлээд анх нэг О зэг дээр эхэлье. 0 0 зэг дээр эхлэе тийм үү. Тэнгүүд болохоор хэрвээ 6 буух юм болохоор 0 зэг рүүгээ буцаад хүрээд ирнэ. 1 2 3 буух юм болохоор эрэг чиглэл 1 явна. 4 5 буух юм бол сөрөг чиглэл 1 явна. Тэнгүүд 4 удаа тийм үү. 4 удаа шоогоо хаяад харсан чинь П зэг маань болохоор О зэг дээрээ байж байх. Point P set origin A. Тэр магадлалыг олно юм уу? Probability тийм магадлалыг нь олно. За ерөөсөө юм биш та. Нэгдүүлээ. Тоончлон байгаа юм байна тийм үү? Тэгмэд болохоор тэг зэг маань хэмжээг нийшгээ нэмэх 1 нэмэх 2 нэмэх 3 гэх мэтчлэн тийм. Нүд шигээ хасах 1 хасах 2 хасах 3 гэх мэтчлэн. Тэгмэд болохоор анх P дээр байж байгаа. За шугаа хаялаа. Шугаа хийсэн чинь 1 буучлаа. Тийм бол эрэг чиглэлөө 1 юм байна тийм үү? 1 2 3 дээр болохоор эрэг чиглэлөө 1 явна. Тэгээд яхаа 4 болон 5 дээр болохоор сөрөг чиглэлөө 1 явна. Үдгэлээд 1 бууч, дараа нь болохоор 2 бууч, тэгээ 3 бууч. Тэгснээр 4 буучлаа гэм бол буцаад энэ дээр 2 дээр болж шүү дээ. Хэрвээ 6 буух юм бол хаана байх нь хамаагүй шууд төв зэг дээр, тэг зэг дээр тийм үү? 6 буух юм бол шууд төв зэг рүүгээ буцнаа. Хэд байх нь бол хамаагүй. Тэгэхээр яхаа 1 2 3 бууснаа тэгснээр 6 бууч юм болохоор шууд тэг зэг дээр буцаад ирэх юм шүү дээ тийм үү? Тэгээд 4 удаа хийсэн чинь тэг зэг дээр ирсэн байх энэ магадлалыг олно гэж асуусан юм байна. За бац шууд ингэж тийм үү? Эхлээд юу юм? Шоо хаях болохоор 1 2 3 4 5 6 гэ 6 янзын нүд бууж болно тийм үү? Тэнгүүд болохоор 1 бууж болно, 2 бууж болно, 3 бууж болно гэд нэмчихээр 6-ны 3 буюу 2-ны 1 те. 2-ны 1 магадлалтай байна. Нэмэх 1-ээр баруун тишээ 1 явах нь тийм үү? За 4 болон 5 буюу 6-ны 1 6-ны 1 гэд нэмчих юм бол 6-ны 2 буюу 3-ны 1 юм байна тийм үү? 3-ны 1 энэ болохоор хасах 1 зүүн тишээ 1 явах магадлал нь хэрвээ 6 бууч юм бол 6-ны 1 магадлалтайгаар тийм 6-ны 1 магадлалтайгаар шууд тэг дээрээ хүрээд ирнэ. Гэтэ энэ дээр болохоор шууд тэг дээрээ ирнэ байрандаа байна гэдэг биш. Шууд хід байх намаагүй тэг дээрээ ирнэ гэж хагаад. За тэгвэл болохоор эхлээд нэг шоо хийсэн чи юу болсон мэдэхгүй гэж шууд. Хоёр дахь нь юу болсон мэдэхгүй. Гурав дахь нь юу болсон мэдэхгүй. Яг дөрөв дээрээ болохоор шууд 6 болох юм. Тэгвэл тэгээ эхнийх нь хэд байх нь хамаагүй, хоёр дахь нь хэд байх нь хамаагүй, гурав дахь нь хэд байх нь хамаагүй, дөрөвт дээрээ л гол нь 6 буучих юм бол шууд байрандаа хүрээд ирнэ шүү дээ. Хаана нэвжсэн хамаагүй шууд А цэг дээрээ хүрээд ирнэ гэдэг. Энэ магадлал хэд юм бэ гэх юм бол за нэг тэр нь яг нэг буух магадлал нь гэх юм уу, хоёр буух магадлал нь, гурав буух магадлал нь одоо нэмэх нэг буух магадлал нь 2-ны 1 байгаа тий. Хэрвээ 4 5 буюу хас нэг буух магадлал нь 3-ны 1 байгаа. Эсвэл нөгөө 6 маань буух магадлал маань байран дээр ирдэг үл буух магадлал маань 6-ны 1 байгаа. Эдрийг нэмэх юм бол угаасаа бүгд нэг гарна шүү дээ тийм үү? Энд чинь 6 нэгээд иж 2 3 болоод 2 болоод 1 болчих шүү дээ. Хэд буух нь хамаагүй гэсэн юм чи энэний магадлал шууд нэгээр явахгүй. Энэний магадлал шууд нэгээрээ, энэний магадлал шууд нэгээрээ. Хэд буух нь бид нар угаасаа хамаагүй юм чинь 1 1 1 гэж хагаад энэ сүүлийнх дээр нь болохоор 6 буух магадлал нь 6-ны 1 гэх юм бол 1 үржигдэх нь 1 үржигдэх нь 1 үржигдэх нь 6-ны 1 тэнцүү 6-ны 1. За энэ бол яадаг магадлал вэ гэхээр эхний 3 нь хэд буусан байх намаагүй. Яг дөрөв дахь болгон дээр болохоор 6 маань бууж ирээд байранда О цэглүүгээ бутсан гэсэн. Тэр магадлал нь болохоор шүү 6-ны 1 юм байна. За хоёрт нь үл яах юм? Хоёрт нь 1 2 3 4 байгаа юм чи би энэ дээр сая 6 буугаад байранда ирэхийг нь бодсон тий. Одоо тэгвэл энэ дээр 6 буугаад байранда ирэхийг нь бодлоо та. Энэ дээр 6 боосны дараа нь тэгвэл яах юм? Гэвч чи ийшээгээ болохоор юу гэдүүлээ 1 2 нь яасныг мэдэхгүй тийм үү? 3 дээр нь болохоор гэсэн чинь шууд О дээрээ хүрээд ирэх гээд 6 болох чинь. 4 дээрээ болохоор нэмэх 1 бууж болно. Эсвэл хасах 1 бууж болно. Тэгэхээр тэр чинь бидэрт хамаагүй байхгүй юу? Бид нар нөгөө байранда ирэх О дээрээ байхыг нь л суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр болохоор энэ дээр яах юм? Хасах 1 буух магадлал 2-ны 1 байгаа, нэмэх 1 буух магадлал 3-ны 1 байгаа ч юм уу. Тэр үл ерөөсөө хамаагүй. Бид тэр нөгөө дөрөвдгөө хайсан чинь О цэг дээрээ байх магадлалыг ярьж байгаа юм чинь тэр үл хамаагүй. Дөрөвт дээрээ О цэг дээрээ байх юм бол тэгвэл энэ дээр яах нь дахиад 6 бууж ижил О цэг дээрээ ирэх юм биш гэсэн чинь тэр магадлалыг бид нар альдийн тоолцсон шүү дээ байхгүй юу? Бид нар өмнө нь болохоор сая ихнийх дээр нэгтэн гэж хагаад хамгийн сүүлд нь 6 буюу үлдсэн нь ямар байх нь хамаагүй энэ удаа 6 байлаа гэх тэр нүд ямар хамаатай шууд тоолцсон байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ дэр тэгвэл одоо яг 1 2 3 4 гэж хаад энэ дэр 6 бүх магадлалыг тоолё гэхээр тоолох юм шаардлагагүй байна те. Энэ дэр нэмэх нэг бас нэг аль нь ч буусан гэсэн хамаагүй нөгөө бидний олох юм хамаагүй. Тэгээд яг 6 буужууд нь 6 бүх магадлалыг чинь түрүүний дээрээ тоолцсон шүү дээ. Тэгэхээр за тэгвэл ийм тохиолдлын тухай бодох шаардлага байхгүй байна. За тэгвэл өөр ямар тохиолдол ажиллах юм гэхээр энэ тохиолдлыг бодож үзье л та. Энэ дээрээ 6 бай. Тэ? 4 дээрээ 6-гаа тоолцсон. 3 дээрээ 6 буухаар тийм тоолоодох юм байхгүй байна. За тэгвэл 2 дээрээ 6 бай. 2 дээрээ 6 буух юм болохоор эхнийх нь хэд байх нь хамаагүй те. Тэгэхээр нөгөө юу юм 2-ны 3-ны 6-ны 1-ийг нэмэл бүтэн 1 гарч шүү дээ тийм үү? Хэд байх нь хамаагүй. Энэ дээрээ за 1 буучээ. 1 те. Энэ дээрээ 1 гэж тавьчих. Бүтэн магадлал нь. За 2 дээрээ болохоор 6 буулаа гэд энэ магадлал нь болохоор 6-ны 1 байгаа тийм үү? 3 дээрээ 4 дээрээ яаж буух вэ гэхээр гол нь нөгөө байранд авчиж ирэх хэрэгтэй шүү дээ. Оцэг дээрээ. Тэгэхээр нэмэх 1 хасах 1 гэд байранд авчаад ирж болж байна. Эсвэл хасах 1 нэмэх 1 гэд байранд авчаад ирж болж байна. Өөр энэ дээр 6 буучих юм болохоор тэр бол яах юм ямар ч хэрэггүй болгоо хийчих шүү дээ. Энэ дээр болохоор нэмэх 1 буучаад энэ дээр болохоор дахиад 6 бууя л та гэхээр тэр тоол магадлалч айлтын тоолцсон шүү дээ гэх. Тэгвэл би энэ дээр болохоор зөвхөн 2-ын зээл юм нэмэх 1 хасах 1 эсвэл яах юм хасах 1 нэмэх 1-тэй гэсэн тийм 2 тохиолдол бодох гэдэг байхгүй юу? Нэмэх 1 тэгснээр дараа нэг юм үчгэн тэг нэг 6 бодог маань болохоор 4-т 6 буух гэсэн тохиолдлыг тоолцсон шүү дээ ч юм уу. Эсвэл 3 дээр нь тэг буучих гэхээр болохоор тэр үеийг би бас нэг түрүүн тооцоод үзсэн чинь тоолох юм байхгүй байна гэд эндээс 3 дээр нь 6 буухыг нь хайчаа гэсэн шүү дээ тийм үү. Тэгэхээр ерөөсөө нэг дээр нь анх хаяхад юу буух нь хамаагүй шууд бүтэн магадлал нь нэгээрээ. 2 дахь дээр нь болохоор нэг 6-ны 1-гээ болгоё. 6-гаа болгоё. 6-ны 1 магадлалтай. 3 дээрээ болохоор юу ажиллах юм? Нэмэх 1 болгохын тулд чинь нөгөө 1 2 3 бистэй тий. 2-ны 1 магадлалтай. Хас 1 болгох магадлал нь болохоор 3-ны 1 нөө. 4 дээрээ энэ байж болж гин эсвэл нэмэх нь гэснээр нөгөөтгөн тий. Дахиад 1 6-ны 1 гэснээ одоо эхлээд хас 1 болгох 3 дээрээ хас 1 болгох гэх юм бол тэр чинь 3-ны 1 магадлал нь нөгөөтгөн болохоор нэмэх 1 болгох гэх юм бол 2-ны 1 магадлал нь гэд болчих юм бол за 6-ны 1-ийг хаалтнаас гаргачих уу. Тэгэхээр энэ дэр 2-ны 1 3-ны 1 гэхэр чинь 6-ны 1 нөгөөтгөн ч бас 6-ны 1 л юм шүү дээ. 6-ны 1 гэснээ энэ дээр 6-ны 2 боллоо. Дараагийн чинь бол 3-ны 1 гэсэн үг. Ерөөсөө 18-ны 1 юм байна тий. За. Ингэчээр юу болох вэ? Сүүлийнх дээр нь 6 буух магадлалыг бодцсон. 3 дахь дээр нь 6 буух магадлал тэрэн дээр нэмж тоолох юм бол байхгүй байна. 2 дээр нь 6 буух магадлал гэхээр за 18-ны 1 юм байна. Тэгвэл хамгийн ихнийх дээрээ 6 болгочих. Хамгийн ихнийх дээрээ 6 болгочих юм бол эн чинь шууд байрнаас хөдлөөгүй байгаа тий. Дараагийн 3 дээр нь яаж ч явсан тэгвэл 0 дээрээ ирэхгүй юм шүү. Дараагийн 3-ныхын нэмэх 1 хас 1 байлаа гэхэд тэр бол хэрэггүй үстэй. Тий. Эн чинь нэмэх 1 дээр ирсэн гэсэн үг шүү тийм үү? Оц дээр ирэх гэсэн үг. Дараагийнхаа одоо жишээл хас 1 эсвэл нэмэх 1 байлаа гэхэд хас 1 дээр ирсэн. Энэ одоо тоолох шаардлагагүй. Бидний олох гэдэг юм биш шүү дээ. Өөр яаж болох юм? Ямар нэгэн 6-нууд буучлах уу? Энэ дээр нь дахиад 6 бодох юм уу? Эсвэл энэ дээр нь 6, энэ дээр нь 6 бодох юм уу гэсэн. Тийм үйлдэл бол ямар ч хамаагүй шүү дээ. Тэ бид нар болохоор дөрөвдөх нь 6-тай байх, бус нь ямар ч хамаагүй гэж байгаа тоолцсон байгаа. 3 дахьын 6 байхын тоолцсон, 2 дахьын 6 байхын тоолцсон юм чинь. Одоо энэ дээр би жишээлбэл ингэх гээд байхгүй. Энэ 6 энэ за нэг буугаад энэ 6-тай энэ болохоор 2 буяа гэхэр чинь энэ тооллыг чинь би 3 дээр нь 6-тай үеийн тоол дээр тохиолдол дээр тоолцсон байгаа юм чинь энийг бол тоолох шаардлагагүй юу. Би энэ одоо эхнийх дээр л 6-тай сүүлийн 3 дээр нь болохоор ямар ч 6 тавих боломжгүй байхгүй юу. Тэгвэл ямар ч 6 тавих боломжгүй бол нэмэх 1 хас 1 нэмэх 1 хас 1-ийг тий сонгоод 3-ыг нь тавина гэхээр тэр чинь болохоор тийг гарч чадахгүй байгаа шүү дээ тий. Нэмэх 1 гарчулна, за нэмэх 3 гарчулна, эсвэл яхаа хасах 3 гарчулна, нэмэх 1 хас 1 гарчулна. Гол нь нөгөө байранда ирэхгүй. Тэр эдгээр бүгдээ ирэхгүй юм байна. Дуусаа. Тэгэхээр одоо тэгвэл бүр ямар ч 6-г болцсон уу? Тэгээ ямар ч 6-г төгөлдөх юу юм бэ? Гэхээр чинь 1 2 3 4 гэж хагаад энэ дээрээ нэмэх 1-тэй хас 1-тэй нэмэх 1-тэй хас 1-тэй гэж юм шүү дээ л гэж. Ерөөсөө ямар ч нэг юм 6 бохгүй 2 нэмэхтэй 2 хастай бай. За тэгвэл бид C4-өөс 2 гин тийм үү? C4-өөс 2 буюу 4-ийн материал байгаа нь 2-ийн материал. Тэгэхээр 4-өөс нь 2-ийн материал гээд 4 3 2 1 хуваах нь 2 1 2 1 гэчээрээ 2-ийн 4 хэмжээний 4-тэй дараа ичээ дэдэл дээр болохоор 6 гарах юм байна тийм үү? Энэ C4-өөс 2 маань болохоор аль нэг 2-ыг сонгосон байралтай. Энэ 4 байрлалаас яхаа аль нэг 2-ыг сонго 1 3 гэж сонгочихдог ч юм уу эсвэл 2 4 гэж сонгочихдог ч юм уу. Тэгэд 1 3 гэж сонгоно 3 1 гэж сонгоно. Тэрний бол нөгөө ялгаа байхгүй те. Хэсэгчлээ ш тийм үү. 1 3 бол 3 1-тэйгээ адилхан гэсэн сонголт шүү. Тийм болохоор C гэж хэрэглэж байгаа те. За тэгээд би болохоор энэ 4-өөс 2-ыг сонгоод тэр 2 дээрээ болохоор нэмэх 1-үүдийг өчөө
өнгөлцөө ер нь болохоор шууд автоматар хасныг үдэн болчих гэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр за 6-аар үүсдэг нь нэмэх нэг буух магадлал чинь нөгөө 1 2 3 шүү дээ тийм үү? Нийт магадлал нь 2-1 байгаа тийм. Дахиад нэмэх нэг буух магадлал 2-1, хас буух 1 буух магадлал, хас 1 буух магадлал гэхээр ерөөсөө. За 2 3-ын 6 гэх энтэй дараа чинь бол зүгээр 6-ны 1 болчихоо. Тэгээд нийт магадлал нь гэхээр за сая ерөөсөө ганц ч 6 буухгүй магадлал. Тэгэхээр сая энэ 6-ны 1 тийм. За нэмдэг нэж жагаад юу лээ? Эхнийх дээр нь 1 буулгая гэхээр ямар ч хэрэгтэй юм байхгүй маань. Хоёр дахь дээр нь 1 буулгая гэхээр 18-ны 1 юм байна. Тэгснээр 3 дахь дээр нь 6 буулгая гэсэн чинь наа чи ямар ч хэрэггүй маань. Тэгвэл 4 дахь дээр нь 6 буулгая гэдэг магадлал маань болохоор энэ юм биш те 6-ны 1 юм байна. Тэгвэл энэ дахиад нэмдэг гэснээр 6-ны 1 гэж тавьчих юм бол за бүгднийг 18-ны гэж хад ижил байрт оруулъя те. Тэгэх юм бол 18-ны 3 байна. Дахиад 1 байна. Дахиад 3 байна. 18-ны 7 гарах гэдэг юм байна та. За, навлаа юм байла. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзъя.